За сайн байцгаана. Өнөөдөр хэдүүлээ жаах эвгүй юм үзүүлнэ. Тэгээд айхгүй гэж бодож байгаа бол бичлэгээ бүтнээр нь үзээрэй. Эхний ярих түүх бол Заримг. Инээдтэй сонсогдож байгаа ч гэлээ бас эвгүй байх. За бид аав хүү хоёрын зарим хүний машины ажил байгаа зураглаар хэлнэ. Манай хоёр ч саяхан нүүж ирсэн бөгөөд энд юу болоод байгаа вэ? Тэгэхээр сарын өмнөөс эхлээд энэ хагасаа өдөр болгон заргумны машин ирээд хүүхдүүдийг нэг газар руу авчиад буцаагаад авчирдаг юм байна лээ. Энэ залууч би хүүхдүүдэд санаа тавина гэдээ яваад өгдөг. Орой болсны дараа гүн би зарим хүсч байсан бусад хүүхдүүдэд байхад надад байхгүйгээд хоол идэггүй маяглаад уйлаад өгдөг. Тэгэд бахлаар наав нь хоол ч хөрлөө энэ амттай шүгтэл хүн би зарим авмаар байна. Та ёстой харамч юм аа. Тантай байснаас ээжтэй байсан дээр гэж уйлдаг. Дараагаар наав чи үнэхээр ээжтэйг амьдрмаар байгаа юм уу гэд асуудал. Заримны машин ирж ийн гэдэг. Тэгээд тэр хоёр гарч заримыг авахар болдог. Гадаа гараад аав чи ямар заримыг авах юм гэхэд хүн шоколадтай заримыг авъя гэд авах болдог. Тэгээд энэ хүүхдүүдийг заримны автобусаар явах гэж байтал аав нь чи тэд нартай хамт явмаар байна уу? Болох юм уу? Чи буцаж ирээд орой хоолоо иднэ гэж амал гээд хүүгээ юм с ижигтэй залууд өгөөд явуулчихнаа. Оройн тэрхүү заригны машинтай гайхалтай байлаа. Тэр дотор овоолцсон гүзээлжгэнтэй зарим байсан. Тэгэд бүгд хэрэгд олсон. Бид бараг л уралцсан. Иймээс л миний ил улаан болчихсон гэд тийм юм яриад аав. Тэгэд нөгөө шоколадтай зарим яасан юм гэхэд бас идцэн л гэдэг. Аав нэгж зарим үдээд хүүгээ гизээ өвтөх нь байна гэхэл би зүгээрээ гэд хоол идэггүй яваад өгнө. Уг нь бол хоол идэнэ гэж аавдаа амлалсан л юмсан. Аав нь тэгэд зарим овоо гинэ. Би болгоомжтой байхгүй бол гэж байгаад хоолоо түлчгдэг. Дараа нь аав нь гэртээ ирэхэд хүн баахан хүүхэд гэртээ цуглуулчихсан тоглож байдаг. Манай залууч миний хүү автобусанд ороод найзуутай болжоо гэд нэг тоодоггүй. Дараа нь чи ээж дээрээ очих талаар огт хэлэхгүй байх ч нэгтэл мэдээж үгүй. Ээжийг энэ заримны машин очихгүй штэ гэдгийг. Манай залууч дахиад хүүгээ заримны машинд явуулахдаа тэр цагаан усны өн дээр очиод өрөө болох бол би хүүхдүүдэд цуг явуулж болох уу гэтэл намайг үнэхээр уушлаарай. Би том хүн оруулахгүй л гэдэг. Тэгэхээр манай хүн жаах хаалгаа доторхыг нь хартал бүх хүүхдүүднийг том овоосон заримд дулааж өгдөг. Тэгтэл нөгөө автобус нь шуудхан яваад өгнө. Дараа нь манай хүн гэртээ ортол зарим зүйлсэн зарим шиг урсаад амар сонирн болцсон байдаг. Хэдэн хоногийн дараа чинь бүүмэд манай хүн гэртээ ортол баахан гутал овоорчихсан. Хүн л найзуудаа урьчихсан бололтой. Гэтэ нэг сони юм гэр нь огт чимээ гарахгүй байдаг. Гэтэл хүн кейчи зүтгий, тейчи шоколад, казуюки гүзээлг нь бас дайсүкэ тараг болчихлоо. Миний найзууд бүгд хайлчих шиг боллоо. Тэд ч гоё амттай юм а гэд долоож ахт нь аав нь чи наадхаа долоож болохгүй гэж түлхэхдээ хүүгийнх нь толгой тасарчихдаг. Дараагийн түүх бол агарын шар. Тэнийг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ аниме маань Калзуко гэх нэг охин ганцаараа өрөөнийхөө боломцоож байгаар эхэлдэг. Тэгээд тэр охиныг хурдан цонхооны гээ чамд ямар ч хоол үлдээ юу гэж мэдчихээн. Чи гарч ирээд юм идэхгүй бол өлсөж өгөх юм байна гэд юм яриад байдаг. Энийг нь Калзуко сонсоод наадхан чинь би хуурдахгүй гэж хэлдэг. Нэг сарын өмнө Теруми Фужино гэдэг алдартай дуучин охин цонхныхоо гаднах утаснаас өөрийгөө дүүжилж амиа оруулсан гэд мэдээ гарч ирсэн бөгөөд энэ Калзукогийн ангийнхан сайн найз байсан юм байна лээ. Тэгээд Терумигийн фэнүүд бас түүний ангийн найз биш түүний онцыг гашуудж байдаг. Дараа нь Калзуко хэдэн найзуудтайгаа байх бөгөөд нэг нь би Терумиг яагаад өөрийгөө тэгж алсан юм болоо гэж гайхаж байна. Би тийг л ойлгохгүй байна гэд уйлж байдаг. Бас тэр фэнүүд нэгээд хоорондоо юм ярьж итэл хэдэн залуус чамайг Терумигийн найз залуу гэдгийг мэдж байна. Бид бүгд мэднэ. Тэгэхээр үгүйсэх хэрэггүй. Гэснээр чи л түүний үхэл рүү чиглүүлсэн. Ер нь бүгд чиний буруу гэж зодохож ахт нь Калзуко найзуудтайгаа очиод болохгүй бол цагдаа дуудлаа шүү гэд явуулцдаг. Энэ залуу нь болохоор Терумигийн найз залуу л байсан юм байна лээ. Тэгснээр чи зүгээр битгий өөрийгөө тэднэр оролдуулад бай гэхэд Шираши би магадгүй түүний сэтгэлийг шаналгасан байх гэж хэлдэг. Энийг нь Калзуко сонсоод Теруми тийм зүйлээс олж өөрийгөө алах төрлийн юм бишээ. Тиймээс над бодлоо толгоноос авч хаяа гэж хэлэхэд чиний зөв гэдгийг мэдж байгаа шиг Теруми гэд харуулдаг. 2-7 хоногийн өмнө тэр эмгэнэлт явдал олон залуучуудыг өөрсдийгөө дүүжлэхэд чиглүүлсэн. Одоо олон хүмүүс Терумигийн сүнсийг харсан гэж асуудлыг уламд ордуулж байна.
Энэ тачиргалтай үйл явдал газар аваад байна. Олон нүдэн гэрчүүд энэ модтой хэсгээр Тэрүүмийн Фужиногийн сүнсийг харсан гэж байна. Та хоёр гэрч үсттэй. Тийм ээ. Тэр чинь энэ хавар байсан юм уу? 2-7 хоногийн өмнө тэрнээс өмнө модны дээгүүр түүний толгой томорчихсон хөвжүүлсэн. Ийм мэдээ үзээ манай Казуко таатай мэдээж төрөхгүй нь ойлгомжтой. Маргааш хичээл дээр нь бас ангийнхан тиймэрхүү юм яриад харна. Казуко гарч яваад Тэрүүмигийн найз залуутай таарад. Хүмүүс тиймэрхүү юм яриад улам дордуулаад байх юм. Чи тэрийг мэдсэн үү гэхэд манай байшингийн хашааны дээгүүр байнга хөөрдөг. Намайг хаач байсан тэр нэг хүүтэй арцаар ширтдэг. Энэ үгэнд нь Казуко угаас сэтгэхгүй шүү дээ. Тэгээ чи жаахан амрах хэрэгтэй байхаа гэдэл. Чи намайг худлаа яриад байна гэж бодож байна уу? Би Тэрүүмийг гарч ирэхээр чам руу холбогдох болно. Тэгээ чи өөрөө ирээд харж болно шүү гэж хэлээд яваад өгнө. Оройн Казукогийн дүүн танд уцс дуграад байна. Гэхлээр нь Казуко очоод автал. Тэрүүмий гараад ирлээ. Тэгээд хойд зүг рүү маш удаанаар явж байна. Чи хурд ирээд харж болно шүү. Би нийтийн уцснаас ярьж байна. Хурдлаарай гэдээ. Казукош тэр хэлсэн нийтийн уцсан дээр нь очоод Ширашиг хайж бэрл. Нэрэл дээгүүр нь Тэрүүмигийн толгой нисэж байдаг. Тэгээд Казуко түүнийг дагаж гүйтэл Шираши модон дээр гарцсан. Тэрүүми намайг уучлаач дээ. Тэрүүми гэж аваад олсноос дүүжлэгчдэг. Казукош түүнийг хурдан аврах хэрэгтэй гэж байтал тэр олсноо өдлөөд модныхаа нарадаас Ширашигийн том толгой гараад ирдэг. Дараа нь Казуко тэрийг найзуудаа хэлэхэд худлаа яриад байна гэхгүй ч гэлээ. Итгээд угаасаа хэцүү шттэ. Бас Шираши алга болсон үний тоонд орсон юм байлээ. Казуко одоо ч гэсэн тэр тогтсон хаа нэгтээ явж байгаа байх та. Гэтэл нөгөө хэд нь битгий тийм амар сони юм яриад байл та. Гэцгэж байтал нэг нь тэрийг харлаа гэж тэнгэрлөө хартал хэдэн хачаа хэлбэрт агаарын бөмбөлийг нисэж байдаг. Тэгээд сайн хараад байсан чинь хүний толгой байна. Тэгээд энэ миний төсөөллөө үгүй юу? Бид нар л ойртоод байх шиг байна гэд зогсоод байсан чи яг өөртөөх нь толгой нисэж ирээд өөртөг нь алах гэж байхад харж зогссоор байгаад хоёр нь дүүжлүүлчихдэг. Тэгээд нөгөө хоёр нь болохоор зогтаагаад хоёр байшингийн голоор ороод яг юу болоод наяг яагаад биднийг алах гээд байгаа юм бэ? Бид ямар ч буруу зүйл хийгээгүй штэ гэж олон юм ярьж хагаад нөгөө толгоондоо яг алуулахаас өмнө хин нэгэн туслаарай гэж хашгирныхаа ачаар нэг хүн цонхоо нэдэг. Тэр нь тэгээд за наана байж байгаарай гэж буцаж ороод ном сум очроо тэр толгойнийхоо яг хацрыг нь харуулж тэрийг алдаг. Казуко ч энийг хараад бид нар чинь зүгээр хин юм байна гэж нөгөө найз руу гартал. Нөгөө найз нь яг тэр том толгойтойгоо адил хацарнаас нь хий гараад өгчдөг. Ийм эвгүй зүйл харсан Казуко тэндээсээ шууд зогтоодог. Тэгэд Казуко гэрээ хаагаад очтол аав, ээж, дүүгийнхэн толгой байшингийнхэн гадаа байдаг. Гэхдээ Казуко нэг асуудалгүй гэртээ орсон. 5 хоногийн өмнө. Хаасаагүй энэ хачаа нисдэг биетүүд байна. Японд дээрээ энэ хачаа халдлагад өртсөн байна. Харалтаа бидний дээгүүр амьгүй охирчдын бие бүгд хөдөлнөөсөө зүүж гисэн өвж байна. Хөө тэр чинь над чиг харагдаж байна. Үгүй энэ миний толгой байна. Яг ийшээ явж байна. Энд олс над руу чиглэж байна. Энийг үзэж байгаа хүмүүс хэлгээд бид таныг чадах бол гэртээ байхыг хүсэж байна. Хэлээд заавал байшингаасаа гарах хэрэгтэй бол бид таныг машинаар явахыг гуйж байна. Нийт зарлал байна. Өөрийгөө олсон бол ямар ч үед давтан хэлье. Ямар ч үед тэр нууцлах зүйлийг гэмтэх хэрэггүй. Хэрвээ тэрийг шатаах эсвэл тэслэх юм бол өөртөө чинь толгойтой чинь хамаатай. Нэмэлт мэдээ засгийн газар төргөн тусламжийн хамтаар энэ нөхцөлтэй нүр тулахаар шийдлээ. Бид шинэ мэдээлэл ирэх үед мэдэгдэх болно. Гэт Казукогийн гэр бүл мэдээ үзсний дараа аав нь яаж ч байсан өнөөдөр заавал хийх ёстой офис ажил байна. Гэт эхнэр хүүхдүүд нь битээлтэй гэж хэлсээр байхад тэнийг цайруулад гарчгүйгээр дүүжлүүлчихдэг. Бүр дараагаас нь дүүн бид юм хийж идэхгүй бол эндээ өлсөж өгөх нь байна. Би явж хоол авчирна гэхэд мэдээж игч ээж хоёр нь эсэргүүцээд
Аавд нь тохиолдсон зүйл чам тохиолдвол яах юм гэтэл. Тэгсэн тэгээгүй би дэндээ өлсөж өгөх нь байна. Би явж хоол авчирна гэдээ явчихдаг. Тэгээд ташгачаад байсан дуушлаа. Би жинхэнэсээ хоол хүнс аваад эргэж ирнэ гэд гадагшаардаг. Гэтэ бас ухаантай цаа чинь. Тэр олсонд нь шүхрээ ичгээд зугтдаг. Хөөе Казуко нээлдээ ээж чинь чамайг хурдал гээд байна. 3 хоногийн өмнө. Харамсалтай нь 3 хоногийн өмнө Казукогийн ээж нь зүгээр л гадаа гараад өөрийнхөө амийг хорлцсон. Яг одоо цаг Казукоч ганцаархнаа болчихсон байхгүй. Нөгөө агарын бөмбөлг нь өөрийг нь гаргах гэж маш олон зар оролцоор байдаг. Манай Казукоч итгэхгүй л тэгээд байж байтал хэд хоногийн өмнө гараад явсан дүн. Хичээ та сонсож байна уу? Гуй нээгээрээ би хоол хүнс авчирсан. Та хурдлахгүй бол би баригдах нь гэхэд Казукочуд. Ёсуке зүгээр үү гэтэл. Хичээ та намайг уучлаарай. Би өрөөдчихлоо. Ээж зүгээр үсттэй. Гээд охлоор нь Казукочуд цонхооны тэл. Дүүн аль хэдийн өвч гисэн байгаа нь ойлгомжтой. Тэгээд тэр толгой хичээ цонхоонээс нь баярлаа гэж хэлдэг. Ийм зүйл харсан Казукоч тэндээ зогсоод цонхоо хаадаггүй. Ингээл харанхуй болчихдаг. За ингээд энэ удаа хамтдаа жаахан аимч хэн нэмээ үзлээ та нар арайчсан юм биш үстэй. Хэрвээ та нар таалагдсан бол би энэ цовруулыг үргэлжлүүлнэ. Тэгээд та subscribe хийж амжаагүй бол subscribe дараад бас like дараад өгөөрэй. За тэгээд миний энэ удаагийн имшлэг дуслаа. Баяртай. While you and me repeat, this bittersweet heat is suffocating.